Орхон Тамирын хүндэд орших Архангай аймгийн Цэнхэр сумын нэгэн өглөө цэнгэг салхи уудам тал алсын уулс голын шивнээтэй хамт амилж байна. Энэ нутгийн уудам тал цэнгэг агаараар дамжуулан хүний сэтгэлд сэнэглэгдэж өдрийн эхлэл бүр шин боломж сорил адал явдалд бэлдэж буй мэт мэдрэмж төрүүлнэ. Энэ сайхан цаг мөчид нэвтрүүлгийн маань шин 7 хоног эхэлж байна. Өнөөдөр асар чухал өдрөө. Баг тус бүр зураг авалтын багийн төлөвлөгөөний дагуу бус өөрсдийн чөлөөт сэтгэлгээ ур чадвар дээр тулгуурлан мөнгө өсгөх ёстой. Гэхдээ заавал бишээ өсгөх шаардлагагүй гэж үзвэл өнөөдөр амарсан ч болно. Тэд ямар сонголт хийхийг тун удахгүй харцгаая. Чи танаа хуурай өгөрцөө байгаа юу? Хуурай өгөрцөө. Ер нь суман дээр хуурай өгөрцөө байхгүй юм да. Яагаад гэвэл тийм үү тэгвэл одоо юу хийх вэ? Тэгэхээр хоёлоо одоо талхаа авчи тэгээ өндгөө авчи. Тэгээд би нэг эслэгтэй юм идмээр байгаа. Ийм аваад идчих юм уу талхтай. Талх салаад гэж шүү дээ. Тэгээ энэ юу таа юм? Дан ногоо шүү дээ. Ногоо могоо шүү дээ. Энэ гэхдээ дарсан юм чинь жоохон үнэтэй байдаг шүү дээ. Тий. Энэ хэд бол хайлаа ерөөсөө үн мөнөө харахгүй авч болохгүй шүү. Энэ хэд гэж байна? наац нь 4000. 4000. 4000 ч үнэтэй л оронтой. Харин тийм. Хөө 4000 гэж штэ. Үнэтэй юм шүү. Үнэтэй. Даруул өдөөчгүй. Тэнд байгаа хамгийн янтан салаад нэ авчи. Энэ аяг л тий. За. 4 өндөг гэхчээ нэг салаад. Би бол маасалтай хийх босох юм. 7200. 1 2 3 4 5 7000. Оо талхаа аваагүй сая. Оо тэгээд одоо тэгээ нэг дангаар нийдэх гэж нөгөө ногоо. За энэ бордлох юм авчи. За тэг. Бас зүссэн юм. Энэ талаас онгойлох байж. 3500. Тийм байна тий. За 3500. 3500. Өчтөр орой 12 цаг хүртэл стужин хийж сураад гүзээний салаад малаа тэгээд бүх өнөөдөр зарах юмнуудаа бидэд тавьчаад сархинагтай ийм гүзээний мах би татаж өгөөд туяа маань хийнгүүтээ шүл мүл ус мосын тааруулаад давс мавсын хийгээд сонгон монгон хийгээд тэгээд нөгөө сархингаа ингээ гой оёод бэлтцсэн битүү чанагчанд хийсэн одоо ингээ би өглөөнийхөө цаг хүлээж байгаа хөөхгүй. Хүний өдөр одоо идж байгаа бүх зүйлээс хамгийн чухал нь өглөөний цай байхгүй юу? Өглөөний цайн дээр хүний одоо өдөр авах тэр ирч хүч За сайхан амарсноо. хорхогоо. Гүн наа чи бөөрөх юм байгаагүй. Шүл гүзэний ядаргаа талах шүл хийж өгнө гэсэн боловчиг техникийн саадал гараад энэ юу бас айгүй өрмөц цоол болсон. Одоо энийг ингэ сайн харуул. Энэ ууг нь бол ингээ гүзэний бууз мань ахгүй юу. Тэгээд битээр сая жоохон пейсчлээ л дээ. Би усанд ороод дүр амаа бужаа хоорн бууз мань шатчихж. Тэгээд хорхоо. Би чамаа салахгүй гэдэг. Харин тийм ээ. Тэгээд зүгээр бууз биш зүгээр ийм юм болгоо. Энэ бууз нь бэ штэ. Энэ дээр ойж мойсон байгаа зү. Энэ гоё тэгээд уушлаараа гээд гүзэнээс л хутгаад байгаа гэрлээ. Заах гүзэнээс. За би нөгөө энэ чи ингээд хүмүүсийг харж байхад ингэж задлж мадлаар уур муурын савсаад яг нэвтрүүлэг дуусгасан мөн хийж өгнө. шүл мүлийн Харин тийм шүл мүл юу ч авахгүй да. Тийч бараг өчтөр нэг цаг гаруй ойж моёодсэн мэт. Тийм. Энд чи энийг одоо ингээ хараад таньж байгаа шүү дээ тий. Таньж ин би намтад авсан. Нөгөө ихүүд да юм нэ юу мелатонин дэмжих серотонин дэмжигч. Одоо энэний дараа хоёлаа энийг байна. Энэ нөгөө ногоо багтай. Тэгтээ жоохон ногоотой байна тий. Ногоо багтай ийм юунд уудаг тоны хар үргэлгээд юм байгаа. Энэ 80 төрлийн ногооны фермент ферментийг шингээж хийсэн. Яг өглөөний цайны дараа өдрийн хоолны дараа уул нь 2 шиг гэрмэ 2 шиг. Чи жоохон бүлээ устай хоёул тэндээс ус хийж ирдэг гэж юу? Бүлээ устай уугаарай. Тэгээд дараа нь өдөр энэ нөгөө цайгаа. Тэгээ цуслаг чихрийн шижин өвчнөөс зааж буруулна гэсэн чинь. Тийм өвчнөөс өртөлн сэргийлдэг, цусан дахь сахарыг тогтворжуулдаг,
ходоод гэдсний үйл ажиллагааг сайжруулдаг, өтгөн хаталтыг одоо багасгадаг. Өтгөн хатна гэдэг чинь одоо манай үүрээ бол яг одоо биетээр үзүүлсэн явж байна. Ягаад гэвэл ногооны хэрэглээ энэ хоёр байхгүй юм билээ. Биетээр болохоор ийм янз бүрийн мэдээ яваад байгаа байхгүй. Үүрээ өглөө сонирхолтой явж байна. Зүгээр үү тий. Энэ жоохон урам хурцлах уу гэсэн чинь амт нь бол гоё юм. Энэ гүзний тал нь хайж байх болсон юм. Чамд хэлсэн шүү дээ би. Одоо салгая гэх. Угаасаа энэ ер нь бол эмэгтэй хүмүүс эрэгтэй хүний үгэнд орохдоо нэг тийм сонин хойроо байдаг тий. Ингэжлүүд гэсэн шиг. Цайгаа уучаа цайгаа уунч гэж яах вэ? Энэ юм идчихээд энэ цайгаа угаатгаа. Сусан дах сахараа тогтворжуулнаа. Энэ аймагаас үл мос махгүй юм. Чихрийн шижээ өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Цусан дах сахарыг тогтворжуулна. Хоолны шингэцийг сайжруулна. Хорт нэгдлүүдийг гадагшлуулна. Ходоод гэдсний үйл ажиллагааг тогтворжуулна гэж байгаа. Тэгээ гадтыг одоо зогсоогоод таргалтыг таргалтаас сэргийлнэ. Ийм цай юм байгаамаа. Энэ цай юм байгаа. Ихүүд Diamond компани оруулж байгаа Японы бүтээгдэхүүн. Ихүүд компани нь болохоор юу байхгүй юу? Монгол компани. Тэгээ Японоос импортлдог. Тэгээд чихрийн шижингийн эсрэг Гобо гэдэг нэртэй ийм цай. Пэйж руу нөрөөд Ихүүд Diamond гэ бичингүүд л гараад ирнэ угаас. Тэгээ пэйж руу нөрөөд үзээд аммаар болвол би бол одоо өдөрт нэгийг ингээл уучих. Тэр харин холио шарах уу нүдлээ шарах уу гэсэн чинь нүдэл шарж яадаг гинэ. Нөгөө тосоо хариу үйж байгаа л нүдэлч. Тэгвэл төлөгдөхгүй хаа. Яг. Тэр нь бол би тос яах дурггүй. За өндөг л одоо бидний нэг өдөр тутамдаа авч болох хамгийн хямд төсвөр үнэтэй хамгийн чанартай уурга гэж явд юм билэ. Манай юу ер нь анзаараад хол давс сул байна, давсгүй байна л гэдэг. Би ер нь жоохон шороо үздэг талтай. Ус их уудаг болохоор давсны хэрэглэн дээр би айдаггүй байхгүй. Хүмүүсийн нөгөө нийтлэг гаргадаг алдаа нь ер нөгөө хүн чинь нэг өдөрт 2-3 литр ус уух хэрэгтэй гэдэг чинь цэвэр ус. Тэрийг ер нь уудаггүй шүү дээ манайха чинь. Тэгээд давсаа хийдэг. Ойр тайлаа хөдөө байгаа болохоор ус олигтой очдоггүй байна тийм. Сайн бол ууж чадахгүй байгаа даа. Ажил ихтэй яваад байгаа. Усаасаа уучих юм бол давсаа бол тодорхой хэмжээнд хэрэглэх нь бас зүг болчихж байгаа юм. Тухай гоё нэг халаагаад нэг гоё шажигын сан амт оруулч. За энэ таны нөгөө шарсан талах. Тий. Дээш нь тавьчих. За тэгээд цайхан хооллоорой. Бид хоёр одоо өглөөнийхөө цайг ууя. Энэ аль нь чинийх гэдэл шүүрхийг. Цай хоёр нь таних. Энэ хоёр нь миний хоо. Тэг би шүүрхий идэхгүй аа. Өчигдөр бас шүүрхий илээ гэдээсэн энэ дүү. Би болсон байна шүүрхий биш байна. За шүүх. Би одоо жишээлбэл дэлгүүр оронгууд зүгээр аваад ингээ яг ийм болгоны нарийн үнийг мэддэггүй байсан. За тийм хэрэгтэй. За энэ тэр авчаал үнэтэй байгаа, энэ тиймэрхүү үнэтэй байгаа гэж аваад бөөнд нь тооцоо ичдэг гэсэн чи. Одоо ингээ нэг үрчлээ ингээ үнийг асуугаад байгаа шүү. Энэ яг хэдөө, энэ яг хэдөө. 10 жилийн хүүхдүүд амралтын өдрөөрөө за 100хан өөрсдөө шахахгүй ажиллахад 2 өдөр 100 сая төгрөг олж шít. Яг нэг ургац хураалтын үед бол тэр чинь бас надад бол боломжтой санагдчих. Насанд хүрсэн жоохон шаргуу ажиллах юм бол 100 сая тэрнээс дээшийг өдөрт олох боломжтой. Ер нь гэхдээ ажлын байр байдаг юм байна. Тэгээд магадгүй хөлсийн баг гэдэг байгаа юм уу? Эсвэл хүн төчөр гэдэг байгаа юм уу? Тэгээд ер нь ажлын байр байгаа хэрнээ ажиллах хүчин байхгүй гэдэг хэлээ. Мал дээрч дээр, газар тариалан дээрч дээр. Би бол ерөөсөө ийм байна, тийм байна, ингэхгүй байна, тэхгүй байна гэж ер нь бол бодох дурггүй. Тэтэй зүрх амьдрал бүгдийг шийдээд өгнө. Өөрөөх чинь 5:30 тусаад ажиллаж байгаа хүн, өд хүртэл ажиллаж байгаа хүн хоёрын ажлын бүтээмж олж байгаа орлогын хувьд магадгүй 10 цагт босч байгаа хүн илүү мөнгө олж байгаахыг ч үүсэхгүй. Ямар үнэлэмжтэй, ямар ажил хийж байгаагаас шалтгаалаад. Тэгэхээр яг одоогийн энэ бүх боломж болцоо бүрдсэн цаг үед яаж манерилж, яаж ажиллах нь хамгийн чухал гэж би бодоод байгаа. Тэрийг цаг хугацаа харуулна. Үнэхээр залхуу байвал тэр хүн залхуурсныхаа шагналыг хүртэнэ. Энэ хүн шиг 5:30-аас босоод ажиллаад амьдралын төлөө зүтгээд их юм бол тэрнийхээ шагналыг л хүртэнэ. Тэгэхээр тэрэн дээр бол одоо бид нар одоо ажил хийхгүй байна, эсвэл ажиллаж гин гэдэг талаас бол би бол тэр хүмүүсийг харах юм дурггүй. Тэгээд хүн хүний амьдралын зам зарчим өөр юм чинь. Ажиллахын ажлыг. Манай хотын минь яг энэ ярьж байгаа зарчим зөв. Гэхдээ гол нь би гав ганцаараа энэ нийгэмд амьдраагүй. Маш олон эргэн тойрон бидний амьдрал
хин нэгнээс шалтгаалж байгаа. Тэгэхээр ингээд бие биендээ төвөг удахгүй л байх хэрэгтэй гэдгийг л мэг ярих гэдэг юм. Тэр хүн ажил хийхгүй залхуурснараа бол бид нарт төвөг удахгүй шүү дээ. Өөртөө л төвөг удаж байгаа байхгүй. Тэгж л хараад байгаа байхгүй юу? Гэтэл бүх юм хин нэгнээс уялдаа холбоотой. Эхнэр нөхөр хоёр нэг нь ажиллаад байдаг, нэг нь болохгүй. Л ажлын хамт олон гэл ингээд гих мэтлэн ингээд бүх юм чинь хоорондоо уялдаа холбоотой. Нэг нэгнийхээ сэтгэлийн одоо чин сэтгэл, ажилсаг хичээнгүй чанар бүх зүйл ингээ бие биенээсээ хамааралтай учраас бид нар бүгдээрээ сайхан байг хичээж энэ нийгэм илүү гоё том байх хэрэгтэй байхгүй юу? Нэг талаараа чиний ярьж байгаа чи зөв юм шиг ирнэ. Би л ганцаараа болж байвал бусны яадаг гэдэг бас байж болохгүй л санагдаад байна. Үгүй. Тэр хүн ажил хийхгүй байж болно шүү дээ. Тэр хүний ирэх штэ. Харин тийм л дээ. Тэгтээ тэглээгээд энэ хүн залхуу байгаа л юу ч хийхгүй байгаад амжиж амьдаж болдсон шүү дээ гэж бусад хүнийг ухуулан сурчлаад байгаа хүмүүс зөндөө байгаа байхгүй. Тэгэнгүүт залхуураа л юу ч хийхгүй байгаа ингээд нийгэмдээ тэр хүмүүс чинь нөлөөлөд байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр нөлөөллийг бас эсрэг талынх нь хүн байхгүй болвол би л болж байвал бусад хүн яад ингээд яваад байж бас болохгүй байгаа. Одоо тэр чинь хайшиг ярьж байгаа нэг талдаа зөв юм шиг илүү ажиллаж хөдөлмөрлж байгаа хүмүүс нь аялал зугаална, үнэтэй гоё унахыг хүссэн машина унана. Ажиллаж хөдөлмөрлөхгүй байгаа хүмүүс нь яг тэр байгаа байрандаа л байна. Тэр чинь хувь хүний сонголт байхгүй тэр. Мөнгө данслаа барьж надад ерөөсөө хэлэхгүй юм. Хэлэхгүй шүү дээ. Би тийм билээ сюрприз авах гэж байна. Би одоо яг хідэн дөрөв цугласан байна. Ингээд өрсөлдөж нөө бит хоёр ер нь ингээд урсгалаараа яваад байна уу? Яаж хийж ийн гэдгийг мэдмээр байна. Одоо студийн хараа нэвтрүүлгийн дүрмд нэвтрүүлгийн дүрмд энэ чи нэг ажлыг хоёр хийхгүй гэдэг байгаа байхгүй юу? Тийм өнөөдөр л одоо ингээд л тэгэхээр хараа хоёул гудамд бол зарцсан. Тийм ээ. Тэгэхээр одоо бол захиалга өргөд өгч чинь. Одоо захиалга өргөж өгч чинь. Дээрээс нь дуудлага худалдаага зохион байгуулах чинь. Гэхдээ дуудлага худалдаага зохион байгуулах чинь гэж хүмүүсээ дуудлага худалдаа зохион байгуулах чинь гэж цуглуулад хоёулаа юу яах гэж штэ. Юусе мөнгө хөргөнийхөө тоог гаргахгүй. Үнэн баянтай шиг яваад байгаа. Яг ясны минер бол нэг 100 сая төгрөгтэй л байгаа. Баруун салбараа цацаадах шиг байна. За. Идэж уусч байхгүй зүгээр ингээд хитэн төгрөгтэй байгаагаа ч мэдэхгүй би нэг ярьсан л хүнлэл ингээд идэд яваад. Үгүй юу штэ өөрөө ярьсан биш ахгүй маш том миний ард ингээд юу болж байгаа юу вэ гэж хэлэхүү. Одоо ирэх хүн чинь болондоо ботсон юм байгаа гэж баян өөрөө хэлдэг үстэй. Эмэгтэй хүн чинь амар тайвшраад тэгээд эрэгтэй хүн дотроо тэр чинь бүр тэдний хэмжээний амар том ботсон байгаа байхгүй. Тэгээд би амар тайв явж штэ. Дуусаагүй хаа өөрчлөлттэй байгаа. Болно гэд нэг тийм сайхан нөмөртөө хэлээд байгаа хгүй өөрөө. Өнөөдрөөс жоохон давчтаад байна шүү. Нөгөө яг төшиг тулгуур болж исэн малчин айл энэ төр ингээд ерөнхийдөө bye baby 178,000 төгрөгтэй байгаа маань хоёр нийт. Зөвхөн орлого нь зарлага бол ерөөсөө одоохондоо гаргаж яах нь тийм биз дээ. Одоо өнөөдөр чи хоёлаа 95,000 төгрөг дистүүч ингээд зарна. Одоо ингээд захиалгуудаа авч өчгөр 95 болчих жоох юм. Дуудлага худалдаагаа хийх юм бол хоёулаа 100,000 төгрөг нэмчих. Гэхдээ хараа тэнд байгаа хүмүүсийг дуудаж авчираад студийн дуудлага худалдаанд оруулаад нэг 100 цаас авсан дээрөө тэнд гоё ингээд шагнал бангалал гээд яринга студийн гээд тэнд байгаа хүмүүс харуулад би давуу тал малын яриад чи ингээ өөрөө микрофон барьж аваад ийм гэж яриад сурчлагаагаа хийчээд дараа нь дахиад нэг ганц хоёр студийн захиалга авсан дээр үг гэдэг л байна л да. Нэг ажлыг хоёр хийж болохгүй. Хотод тэртээ дэргүүд студингээ хийгээд ингээд байж идэг юм чи энд үржиж бас студингээ. Тэгээ битээр бол жишээлбэл ингээд эндээс баахан ширүү яагаад өчнөөнөр нь одоо жишээлбэл мөнгө олох боломж байгаа л та. Бид нар зүгээр ямар боломжууд байгаа нэг юм дээр нэг хэсэг ингээд явж ийл гэж багийн зүгээс бодож байгаа шүү дээ. Хэд нөгөө нэг давуу талаа байнга ашиглаад харж нь шал утгагүй болчих шүү дээ. Тэгэхээр шүнжэнгөө студийн ингээд өдөржингөө захиалга аваад зарч байгаа шүү дээ. Бара өдөрт 2-3 саяар хийдэг хүн чинь одоо. Өдөрт 2-3 саяар яана хав. Нэг ширхгийг хийж зараад байгаа чинь ер нь тийм учиртай шүү дээ. Одоо ч гэсэн захиалга хөргөж өгтөө энэ нэг 2 студийн 2 салаада хоёул ингээд мөнгө олгочвол болгоно. Гэхдээ одоо ингээд Аранга аймагт ирсэн аймгийнхаа хүмүүстэй уулзахдаа заавал нэг мөнгө улаан нүд цагаан гэж яваад яах вэ? Баг гэдэг зөвхөн нэг хүний амжилт биш ээ. Тооцоогоо хамтдаа гаргаж багийн тоглолт хийх нь чухал. Өөрсдийн санаа бодлоо солилцож санхүүгээ хамт удирдсан дээргүй юу туяа минь. Амьдрал дээр ч тэр
гэр бүлүүд нэгнээ харилцсан хүнд итгэж энэ санхүү бол таны биш, миний биш, гэр бүлийнх гэдгийг ухаарч хамтдаа шийддэг байх нь чухлаа. Ерөнхий ивент тэтгэгч гэр бүлийн сонголт Улаанбаатар гурил. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч PC Mall, Сахим технологи, Сахилгаан барааны их дэлгүүр. United Diamond ихүүд компани нь Япон улсын Look болон Healthy One компани Монгол улс дахь аль биесний төлөөлөгч бөгөөд GMP батламжтай Монгол улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамрагдсан 20 гаруй төрлийн нэмэлт бүтээгдэхүүнийг Япон улс дахь хүнээр монголчуудаа санал болгож байна. Та дэлгэрэнгүй мэдээллийг доор хаягнаас аваарай. Ерөнхий ивент тэтгэгч Ходоодны тустай Аливтэй Алена. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Энэ хоёрыг аваад За эдрээс аваад өрөлт рүү өрөөд ажил болгох чихөө. Зааран дагуул яв. Өнгө өнгөөс нь холиод өрхөө. ингээд игнээ гэнэ. Ингээд игнээ. За танаа дэлгүүр чиг чи юу гэдэг нэртэй дэлгүүр юм бэ? Алтан тоорот. За Арангаа аймгийн Цэнгэр сумн дээр байрладаг. Алтан тоорот дэлгүүр дээр би одоо ингээ цагийн ажил болсон. Гэхдээ бас гайгүй юм. Чи маань намайг ингээд энэ ундааг өнгөөр нь өрөөд бас нэг 2 мянган төгрөгийн цалин өгьё гэж би бас гуйсан чи зөвшөөрлөө. За ямар ч өнөөдөр хоосонгүй бас өглөөний цайгаа уучаа гинт санаа орж ирээд. За өнөөдөр дэлгүүрээс би одоо сүүлийн 2-3 нэлээд худалдаа авалт хийцэн тэгээд хичээсээ шууд гуйлаа. Хичээ нэг юм ажлыг үлж яана гэдэг. Тэгш маань харин сайхан зөвшөөрлөө. Үүрээ хч маань намайг одоо зөвхөн айлаас хоолны халуусаа гурах гэж явсан гэж бодож байгаа. Тэгээд би ч бас гээвгүнт замаар нь ажил хийгээд нэг 5-10 мянган төгтөөчлөх нэ. Яваад ороод баярлах юм болов уу гэж бодоод байна шүү дээ. За ундагаа өрөө дуусчлаа хчээ. За баярлалаа. За ямар ч зүйл хчээ бас намайг дэмжиж байгаад маш их баярлаа. За баярлаа. Цэгэр сумдаа ирсэн чи бас гоё байна. Анхны ажлынхаа хөлсийг авлаа. За та бүхэнд ажлын амжилт хүсье. Маш их баярлаа. За баярлаа. За 2000 төгрөгтэй болсон ямар ч. Одоо энэ айлуудаас хоолны халуусаа гуух ажилтай байгаа би. Гэхдээ дангаас халуусаа гуухгүйгээр энэ айлд хийж болох ямар ажил байна? Мод хөрөөдөх үү, мод хагалах уу, хашааг нь зэвэрлэх үү, хашааг нь будах юм уу яах юм? Одоо байж мөхөл ажлыг асууя гэж бодож байна. Нөгөө багийнхан манаас хөдөлгөөн сайтай байна. Тэгэхээр би бас давхар жоохоо сэтгэхгүй хожигдох гээд ш. Отгонбаяр шиг айлын хаалга тогшоод ажил ирж үзсэн үү? Ингиж оролдож, өөрийн чадах зүйлийг хийж, боломжоо ашиглах нь амжилтын эхлэлч байж мэднэ. За ямар ч ах маань зөвшөөрсөн хоолны халуусаа авах гээд явлаа. Өөрөөгч маань намайг дор хожиж нэг 2 хоолны халуусаатай ирэн шүү гэсэн. Тэгээд ямар ч хамгийн ихний айл маань бол зөвшөөрчлөө. Яах вэ? Монгол хүмүүс чинь тэгэл хоолны халуусаа аваад цухтаж чинь гэж бодохгүй л хөт тий. Одоо харин энэ айлд гашаанаас нь хийчих юм юу вэ? Төлөө мөлөө төлдөггүй айл юм бах та. Мод чулуу хөрөөдөх юм байна уу? Нэгээр үлэвэл 1000-аар л өгөж нөгөө багийнхан маань яг одоо бол 1000 төгрөгний ч ашиггүй сууж байгаа. Тэгэхээр би эндээс 1000 төгрөгчлөхнөөс улгах хэрэгтэй байгаа байхгүй. Харин юу хийх вэ? Саяны дэлгүүрт бол ундаа өрлөө. Эхчүүл яг намайг шууд цэвэр дэмжичлээ тий. 3 сагс ундаа өрүүлээд 2000 төгрөг өгчлээ. Тэгэхээр одоо өөр юу хийж болох вэ? Энэ хувь танаа энэ таньдаг айлуудаас ч одоо нэг надаар хийлэгчих нэг 1000-2000 төгрөгийн ажил байхгүй байгаа да. Мөнгө өсгöd байхгүй бид нар мод чулуунгаас хагалаад гашаа машиг цэвэрлээд энэ гатцсан зэрлэг мэлгийн зулгаад юм уу яа тэгээ
өгдөг юм ингээд тийм ажил байхгүй л байгаа даа гэж асууж байхгүй яхаа. Энэ ажил одоо энэ өдөөний будах ажил байгаа. Өн будах ажил байгаа юу? Байна. Би асуучих уу? Энэ дэлгүүрт ороод нэг хүүхэн байна. За. Тийм ажил байна уу? Ажлаа хийчихье. А энэ өннийг будж байгаа ажил будуулаад та нэг хэдэн төгрөг өчгөхөр байх уу? Оюун дэлгүүрийг ч мэдхүү те. Өө за ямар сайн бэ? Баярлалаа. Хөрхий. Яста пейлтлээ те. Дэлгүүр маань хаалттай шүү дээ. Тогшоод үзэх үү? Би энэ дэлгүүр рүү худалдаа авалт хийх гэж ирсэн юм а бас хаалттай байсан. Ажлаа хийлдэ ихчээ. Юм авъя л да. Танахт хөрөнгө оруулалт хийе л да. Яа, өөний будах амар ажиллаа алдчихлаа шүү. Оо, ихч маань өөрөө дэлгүүрээ хаачаад яваа бодож байгаа юм. Сайн байна уу ихчээ? Сайн. Оо, би сая дэлгүүрөө чи хаалгыг харна гэ очиод тогшоод байлаа. Би харин танаас нэг юм асуух гэж санал авах гэдэг ихчээ. Та ингээ өнөө ерөөхдөө будаа дуусч байгаа юм уу? Өнөө гушуу гаргах чинь. Гушуу гаргачих санаатай байна уу? Гушуу гаргаж ингэж бод. Би ингэж байгаа мэгчээ. Танад одоо ингээ мод чулуу хөрөөж өгдөг юм уу? Өнө мөний бодж өгдөг юм уу? Хамаагүй 1000 2000 төгрөгөөр надаар хийлгчих тийм ажил байхгүй зүгээр асууж яваа. Тийм ажил байна уу гэж боломжтой бол яач боломжгүй бол бас хамаагүй асууж байгаа байхгүй. Хамаагүй 1000 төгрөг ч хамаагүй 2000 төгрөг байсан ч болно. Үүднийхээ довжог шүрдүүлчихээ тэгвэл. Ха? Үүднийхээ юг. Дэлгүүрийнхээ уртлын довжог шүрдүүд тэр хавийн сахад цэвэрлэчихгүй би. За тэгэдхүү. За дараагийн ажлыг ямар ч олсоо. За нүүдний довжог. Оо энэ довжог шүрдэгчээс таалаа шүү дээ би. Энэ шүүр шүү дээ. Энгөө шүүрдэх юм бах та. Гэхдээ энэ шүүрээр шүүрдэх үү? Тэг би түрүү шүүрдэж явсан. Энэ болох байхаа. Энгөө шүүрдчихэлтэй сайх. За ямар ч гэсэн дахиад нэг 1000 2000 төгрөгийн ажил олсон. Зүгээр гэж. Даалын гашаа машаа цэвэрлээ шүү дээ. Би одоо мөнгө л олж ивэл. Одоо нөгөө өөрөө ихч маань юу яаж байгаа? Тэнцээч. Хоошур хийж байгаа. За ажиллаа хийж ин да. Гэлзуулна. Баяр хүргэе, боломж бий гэдгийг харлаа. Гэхдээ эсрэг багтаагаа шударгаар өрсөлдөхийн тулд үнэлгээгээ тохирч байж ажил хийх нь чухал шүү. Дуурлага ирж байна. За ерөнхийдөө ажиллаа дуусчлаа. Одоо дэлгүүрлэг орно ихчтэйгээ уулзъя. Энэ. За болчлоо гэж. Үүднийхээ хэсгийг. Та бас нөгөө худалдаа намынхаа завгүй байгаа юм шиг байна тий. Танах чи ямар дэлгүүр гэлээ гэж? Дэвжих дэлгүүр. Синхэр суман дээр бас дэвжих дэлгүүр рүү маань орж ирж бас ашиг орлого оруулаарэ. Та бүхэн манаас намайг сайхан дэмжиж ажиллаа шүү дээ манайч. Түүнийхээ хүчинд явж штэ. Тийш дээ тий. Сайхан ихч байна өө бас. Намайг дэмжээ. Бас үүднийхээ давжиг шүүрдүүллээ. Хүүх. За баярлалаа. За баярлалаа. Гэтэ өн дурсалж гисэн маш их баярлалаа. За баярлалаа. Хэвээ ихч маань хараа. Үүднийхээ давжиг шүүрдүүлээд надад 100000 төгрөг өгч штэ. Яах цүм хийчлээ штэ. За ихтэй ажлын амжилт хүсье. Амжилт хүсье. За маш их баярлалаа. За дэвжиг дэлгүүрээр үйлчлүүлээрэ. За ямар ч байсан хоёр газраар хоёр дэлгүүрээр орлоо. Би бол гэхдээ өн будыг гэсэн ихчид. Тэгсэн ихч маань болохоор намайг шууд дэлгүүрийнхөө довжоог шүүрдүүлчихээ. Өнөө бол ерөнхийдөө ихч нь будаа дууссан гээд. За би тэр алтан тоороо дэлгүүрээс 2000 төгрөгийн ашиг хийсэн. Энэ дэвжих дэлгүүрээс 100000 төгрөгийн ашиг хийлээ. За туяач. Самсаа хөргөлэн хүмүүс ирсэн байна. Захиалгаа амсаа хөргөх гэж. За сайн байна уу? Сайн байна уу? За сайхан намарч цааш байна уу? За хөргөлтөөр хийж байна. Туяаг эстэж байна. За 1 кг байгаа юм. Тий. Тэгээд нийт 95000 төгрөг болж байгаа юм. За 45 50000 гээд. Шилжих юм те төрийн бүхний даас ичи би. гэтээр нэг энэ 25 дугаар сар хөдлөөзөө 21 гээд шоу байдаг шүү дээ. Тэрний нэг шинэ хувилбар
одоо хоёулаа баг болж ороод тэгээд мөнгө өсгдөг ийм форматтай нэвтрүүлэгт ороод явж байгаа. Тэгэхээр яг танах захиалж таарад тэгээ ашгүй юм боллоо л да. За их баярлалаа. За баярлалаа. Баяртай. Тодорхой яг хааш хийж бол байхгүй. Энд чинь нөгөө нэг чөлөөт зах зээл учраас одоо ингээд эрэлт эрэгтэй үйлчлүүлэгчийн сонголт байхгүй юу? Тэг хүн одоо би өөрөө үнэ зохионо. А үйлчлүүлэгч байгаа цагт миний үнэ өөрөө тогтчихж байгаа байхгүй юу? Тэр чи одоо угаасаа ерөөсөө юуч дамжихгүй байгаа шүү дээ. Энэ чи гэж асуугаад байна. Өчигдөр одоо яг энэ битoo юм дотор бол миний үүрэг оролцоо 50% орсон тийм үү? Орсон. Энэ хүн чинь камер унтраад би чинь нууц жараа зааж өгвөл бүх юм гардан хийлээ шээ. Тэгээд хамгийн гол нь захиалга орж ирэхэд хараа бас энэ ара хангаа нэгдсэн чат гэдэг юм руу би бичсэн санааг дэвшүүлсэн чинь гол мөн үү? Ингээд Битэрч өнөөдөр хуушур хийж тоглолт хийн. Тэгингээ бас замдаа сайхан махтаа болсон юм чи хуушур хий гэж бодоод тэгээ хуушураа зарах гэсэн чинь хүүтэн байх гээд идэг. Тэгээ хүнийгээ чи нэг айлын хашаад цохоод нэг халуун сав болоод ирэж гээд явуулсан. Тэгээ намайг цэвэрлэгээ хийж явах оронд цаа чи нэг юм халуун сав ганц халуун сав олж ирсэн. Энд одоо хэдэн ширхэг хуушур орохно хараатах. 10 бол орчих байхаа чи. 20 хэдэн хуушур хайлаа хийх гээд бас тал нь хүүтэй очих гээд байна тий. Талын болохгүй одоо битүү шинэгчэндээ аяг аваа байдаг хөө. Битүү шинэгч маань тагтай шүү дээ тий. Тэгэхээр би нөгөө ингээ шамписэн том хуушур хийж байгаагаар ингээ яг эндээ таарсан нэг хөөрхөн жижиг хуушурч өгөө. Тэгээ л да. Тэгээ амтхан зарчил та. Тэгээ л да. Тий. Манай хүний нэг хөөрхөн тгий гэдэг үг аяг хөөрхөн. Би юугаа багийнхаа ураагаар тэгээл та гэдэг үгтэй бол. Тэгээ гэдэг үрээ тий. Тий, аягүй хөөрхөн би хайлаа тэхүү тэгээл та. Тгий гэд аягүй хөөрхөн тэгдэг. Залуу байхад хүн чинь мөнгө л байвал амьдрал тэгэл асуудалгүй штэ тэргээл тэгж боддог л байлаа. Одоо мөнгөний төлөө л хүн болгон үзэж байна. Мөнгө байвал орон гэр унах унаа өмсөх хувцастай байна мэн гэж аягүй ярьдаг байсан. Тэгсэн чинь ингээл нэг зовлон жаргал олон зүйлийг туулаад ирэхлээр мөнгнөөс илүү хүн хүнээрээ дутдаг юм байна гэдэг мэдрэмжийг авсан. Тэгээд ялангуяа хүнд ингээд хар багаасаа зовлон жаргалаа хуваалцаад ирсэн найзууд гэдэг нэрээ алдсан ч, эндсэн ч бүх зүйлдээ ингээд гозоогоо зогсож идэг найзууд тэр болгон бас ингээд ээж аавдаа хүн болгон нөгөө ингээд нарийн ширээ юмаа ярихгүй штэ. Тэгэл гэр бүлийнхнээ санаа зовооч нь гэл ярихгүй. Тэгээд яг тэр хэцүү болгоныг ганц сонсдог хүн найз байдаг. Тэгэхээр найз гэдэг бол бүр үнэхээр энэ амьдралын хамгийн чухал чимэг гэж боддог доо. Хэдий мах гурил бүтээгдэхүүнээ хүснээр ашиглаж чадаж байгаач борлуулалт хийн гэдэг асар том даваа. Тэдний бүтээлч сэтгэл хөдөлмөрийг бодит амжилт болгож өдрийг нь өнгөлөхөд ивент итгэгч байгууллагууд үнэтэй хувь нэмрээ оруулж байна. Ерөнхий ивент итгэгч айл бүрийн ширээний амт болсон Улаанбаатар гурил, хайбрид сортын цагаан будаа UB Rice, ивент итгэгч ходоодон тустай Оливтэй Олена, ургамлын тос, амттай, баясгалантай мөч бүрт хамт байдаг Golden Gobi Монгол шоколад, хаанч хизээж холбогдох хүчирхэг технологи Starlink төхөөрөмж, Hammer цахилгаан үүсгүүр, Японы эрүүл мэндийн бүтээгдэхүүн Ихүүд Diamond компани, сорилт бүрт арын хүч, найдвартай дэмжлэг нь болж байгаа ивент итгэгчдтэй баярлалаа. Та бүхний тусламжгүйгээр өнөөдрийн амжилт, шин сорилтыг давхад бэрх байх байлаа. Ивент итгэгчд маань үнэхээр өстой нэмэр болж байна. Гурил будаа бит хоёр авахгүй байна. Тоос авахгүй байна. Тэгэл амттай мэдмэр санагдахгүй Golden Go идчихэж जैन тий. Тэгээд маш их хэрэгцээтэй байгаа. Тэгээд одоо бит хоёр хуушураа хайрлаа. Тэгээ манай Олена маань Оливтэй тэгээд 100% байгалийн гаралтай. Ямар нэгэн үнэргүй, хурц үнэргүй эко тос байгаа. Би нэрээ ийм амар хэлбэр төрстэй хуушур. Тааруул чимхэн гэдэг бол авиас юм байна. Амар юм байна. Гүн ерөөсө илтгэхэд ч тун хэцүү байна. Чи чимхэж барахгүй юу? Барахгүй юу. Миний чимгсэн хуушург нь хоож авахгүй байх. Шүүстэй исэн чинь хагарсан болтой. Босоогоор нөх юм уу? Яах вэ? Хэлбэрээ алдахад хуушур. Харин ээ. Яавал дээрүү. Шүүс ихтэй хийх юм аа. Аргуу хуушур болохгүй гэх. Ихэн чи хагарч юм. Яа. Гал нь ширүүтсэн юм шүү. Харин галмаа ширүүтсэн. Газ болохоор дороо юм байна.
Хайлаа гурил нэмэгдээд цоороод байна. Гурлаа жоохон зузаавтар хийе. Зузаавтартай авчуу. Би арай л нэг. Яа. Хоошор чимхэд үнэхээр хүндрэлтэй хэлбэр төрстэй байна. Харин тийм ээ. Гурил маань жоохон нэлцаашаа зү. Илдэж байгааг зү илгээ. Хайлаа хитрхи амраацсан байна. За хуушур дууссан. За хуушаараа савлж байгаа хооронд нь бас нэг урлагийн тоглох тийх гэж хүн байна да. Гоё хувц өмсч өглөө. За шууд явна. Гутлаа осолцаараа. Гуцав цангалаа өсвөл. Сайн бацхан уу эрхэм хүндэд дараа хангаачуудаа, эрхэм хүндэд монголчуудаа. Сарын сайныг садан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж, өнөөдрийг үлзий буйнын дэлгэрсэн сайхан өдөр хэмээн сонгон авч бид хоёр энд Туяагийн студийн хэмээх нэгэн гайхалтай бүтээгдэхүүний дуудлага худалдаа болон за алтан тодорхойлох ийм үйл ажиллагаа явуулахаар хүрэлцэн ирсэн юм аа. Та бүхнийг бид хоёрыг дэмжиж энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон байх хэмээн итгэж найдаж байна. Манай ар хангаачууд бол одоо бид хоёр ингээд ирээд 4-5 хоногод маш их тусалж маш их нааштай, зочломтгой, сайхан тосрохуу зангаараа ингэж бид хоёр тандсан ийм гайхалтай хүмүүс ээ. Тийм учраас бид хоёр нэг бүтээгдэхүүнээ дуудлага худалдаанд оруулаад ямар ч байсан зарчий гэж бодсон. Нэг бүтээгдэхүүнээ бол нэг азтай хүнд асуултанд зөв хариулах юм бол бэлгэлээ гэж шийдсэн ийм хоёр хүн байгаамаа. Тэгээд бид хоёр бол яг ганцхан бүтээгдэхүүн зараад ингэж яваад байхгүй. Ер нь бол дуу хууртай ингэ сайхан бай гэж бодсон. Нэгэнд арын сайхан хангаа нутагт ирсэн учраас та бүхнийгээ уйдахгүй сайхан дуу аялнаа. Өнөөдөр бид бүхнийг дэмжиж байгаа бүх хүн зориулаад бүх хүний мэддэг нэг сайхан дуу аялье. Та бүхэн маань наашаа ойртод ирээрэй. Манай энэ бали ууттай юм уу гэж одоо. Манай энэ охин бол одоо Улаанбаатарт бизнес эрхэлдэг. Энэ Туяагийн студийн гэдэг энэ бүтээгдэхүүн гаргадаг брендинг эзэн байгаа. Өөрөө одоо ингээд нүүр царайд болсон. Энэ дээр ингээд нэг ийм хөөрхөн инээсэн. Өчтөр орой өөрийнхөө гарын бүтээгдэхүүнийг бэлдээд ингээд аваад ирсэн байгаа. Энд бол одоо ингээд студийн гүзээний салаад хоёр нь бэлэн байж байна. Гүзээний салаадын бол асуултанд зөв хариулсан хүнд бэлгэлнэ. Азтан болгож шагнал болгож өгнө. За асуултанд хариулах хүн байна уу? Ерөөсөө хоёрхан асуулт байгаа. Нэг асуултанд зөв хариулах азтан болно. За бүгдээрээ надтай хамтуулаарай. Алтан мургал донгодохгүй юм бол мэддэг дуу байна уу? Мэдгүй. За цугдуулъя. Аллагадэлхи уянга шүдэхо ардын дугаан айлахгүй юм бол ард түмэн дугаараа доттон шүдэхо. За бүгдээрээ доо бүгдээрээ доо гогайдгүнэсэн хөгжимшиг орчлоо өөрөөрийн гөрөө игшигэлэндээ хөө. Энэ 15 байснаа 8 болоо дуусан чи хүн зөөрчин гэж байх уу? Битүү юу? За асуултанд хариулах хүн байна уу? За энэ бол манай Туяагийн студийн. Тэгээд дахиад жоохон наашаа. Хоёр асуулт байгаа. Нэгэнд л зөв хариулахаар та хардсан болно. За хүний бодох хугацаа ерөөсөө 1 минут. 4 хувилбар байгаа хэлнэ. Хүний хамгийн том эрхтээ юу вэ? За 4 хувилбар би танд хувилбар хэлэх үү? Цаа шууд хэлэх үү эсвэл уушиг, илэг, зүрх, арьс. Бууж ирээд ягараа. Зүрх үү? 4 хувилбар байгаа. Уушиг, илэг, зүрх, арьс гэсэн ийм 4 хувилбар байна. Хажуунаас шифи өвчл байна даа. Арьсаа. За яг эцсийн хувилбараа цаг дууссан. Аль нь? Саяны хэлсэн. Арьс уу? За. За баярлалаа. Тин. За алтар нэр хэм бэ? Нуа. Андууш гэдэг. Андууш. Андууш. Зөв. Өөрөө одоо ингээд таксинд явж байгаа. Өөрөө таксинд явж байгаа. За их баярлалаа. Маш их баярлалаа. Манай арангахаа өстой сайхан сэтгэлээ сайн хүмүүс байдаг юм байна да. Одоо за одоо би нэг дуудлага худлаа зохион байгуулна. Хоёулаа үнэ бүр багаас эхлэе. Дэмжинээстэй манайхаа. Одоо энд манай Туяагийн студийн ингээд бэлэн байна.
Тоягийн стужин гэсэн энэ брэнд ер нь бол Улаанбаатар 50,000 төгрөгөөр зарагддаг байхгүй юу? 1 кг манай хүн хийдэг өдөржин хүргэдэг. Захиалга бол пик. Тэгээд одоо компани өргөжүүлэх санаатай. Тодох ихний үн өөрөө хэлдэг. Энд чинь бас ингэж явж мод идэг байс тэ хүн чи ингэж ихний үнийг танилцуулж байгаа шүү. Хотод бол 50,000-аар зардаг чи хоёулаа бүр буулгаад 5,000-аар зэрэг. Тэгээд 5,000-аар. За 5,000-аас стужингээ дууд яа нэмэх хүн байна уу? За 10,000 энийг жилдээ. За стужин Тоягийн өөрийн дараа дижээрээ стужин дуудах байна. Стужин 10,000 төгрөг хүрсэн байна. Өөр дуудах хүн байна уу? За та дуудах. Тоягийн стужингийн дуудах ихний үн 10,000 өшөө 5,000-аас 10,000 төгсгсөн. Би одоо ингээд ерөөсө 10 секунд хүлээгээд дараачийн үнийг дуудана. Энэ нэгж ямар ч байсан 10,000-ыг өгсөн. Дээш. 15. За энэ 15 болгож өсгөлөө. 15 болсон. Тоягийн стужин 15 болсон. Тэр хүмүүс салах багт. Энэ бол Улаанбаатар хотод 50,000 төгрөгөөр зарагддаг. Өөрийнх нь гараар бэлддэг, өөрийн нууц жаахтай. Чи одоо тэнцээ. Явах гэсэн үнийг тооцохгүй. Зүгээр тэгж тоглоом шоглоом болохгүй. Энэ яг мөнгөн дүн яригдж байгаа. За 15 дээр би 10 секунд барья. 10 20 хичээ за. 9 8 7 6 юу 15 гэсэн юм байна. Арай тэр шүү. Тэр энэ чинь тийм ээ. За 5 4 3 2 1 за 20,000 төгрөг дуудах хүн байхгүй бол ийшээ 15,000-аар зарагдах нь алах цохроо доо. За алах цох. Цангийн хөөс. За баяр хүргэе. 15,000 төгрөгөөр битээ. Стужин аваад хордно гэж өгнө. Тоягийн стужингийн дундлага бодлооны ялагчтай бодлоо. Энийг оролцсон дэх баярлаа. Баярлаа. За хэлцээ. Уртнасаа. За уртнасаа. Хаана юу идэг вэ хөө? Битравист түгээгч идэг. Битравист түгээгч идэг. За их баярлаа. Тэгээд сайхан амралтын өдөр сайхан манай ингээд бүтээгдэхүүнийг дэмжсэн дэх баярлаа. За хайртай гэр бүлэрээ сайхан өдрийн цагийг сайлаарай. За 15,000 төгрөг яаж авах вэ? Дансаар авъя. Бэлэн байвал бэлэн авъя. Бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгөө гэж. За баярлаа. Сток баярлаа. Шинэ жигүүг дээр стуч ингэж хийсэн стуч ингэж биелж байгаа. За бид өөр төвөг болсон бол уучлаарай. Та бид бүхнийг сонирхсан та бүхэндээ туйлын баярлалаа. Ажилд нь амжилт, амьдралд нь наад жаргал, эрүүл энд сайн сайхан бүхнийг өсөө өрөөё. 20 давхар суугт телевизийн 21,000 реалити шоунд оролцож байгаа юм. Тэгээд мөнгө өсгөх даалгавартай. Энэ удаа ямар ч гэсэн та бүхний оролцоотойгоор ингээд 15,000 төгрөг нэмлээ. Та бүхэнтэй ингээд өөр сэтгэл зүрхээр хамт байх болно. Ара хангаачудаа баярлалаа. Ясчаа. Бүтээгдэхүүнээ зарчлаа. Юугаа гүзэнийхээ саладаг бол аздан болгоод өгчлөө. Тий, тэгээд манай ах өөрөө бол яг таг мэдэхгүй байсан асуулт хариултаа. Тэгсэн хажуугаар явж исэн нэг таксин дотор явж исэн хүн хайрс гэж орилсоор 3-4 орилсоор байгаад зөв хариултыг хийж өгөө явчлаа. Гэхдээ ямар хамаагүй бид гол нь бид хоёр одоо энд сурчлага хийсэн, энд харж байгаа хүмүүс жишээлбэл маргааш дараа нь хизээ нэгэн цагт Тоягийн Исүүжин гэдэг бол тархинд орсон 10 хүнд орно гэдэг чинь орой очиод гэртээр нь одоо нэвтрүүлэг гараад лайваар яваад эхлэнгүүт манай Тояч одоо ер нь бизнесийн оргилд нь гарлаа даа л гэж үзэж байна. Өгсөн цаг бол дуусаагүй. Тий. Гэхдээ юм чи ер нь араа бодож төлөвлөж гарахгүй бол яг одоо ингээд нэг 15 минут дотор за тийм мэгэд мөнгө олё гэдэг бол ер нь бол худлаа л төө. Өнөөдөр оролцогчид ур чадвар мэдлэгээ ашиглаж мөнгө өсгөлөө. Өөрсдийн мэрэгжлийн холбоотой зүйлээр ажиллаж, сурсан зүйлээ амьдралд хэрэгжүүлж буй нь үнэхээр цаашаалтай байлаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч Ходоод нь тустай Алиевтэй Алена.
хэрэглэдэг вэ? Гэр бүлийнхээ эрүүл хооллолтыг би холестерин агуулаагүй цэвэр байгалийн гаралтай Олена тосонд даатгадаг. Халуун дулаан уур амьсгал амттай сайхан хоолноос эхэлдэг. Хотоодны төстэй олигтой Олена. Хэрэгтэй сахарын асуудалтай бол Япон улсад үйлдвэрлэсэн сахар бууруулагч шилдэг Inulin Plus бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй. Энэхүү бүтээгдэхүүн нь сахарыг бууруулж тогтворжуулах үйлчилгээтэй. Inulin буюу эсэлэг нь бие болон цусан дахь сахарыг биеэс гадагшлуулж, сахарын хүндрэлээс 100% сэргийлнэ. Та дэлгэрэнгүй мэдээллийг доор хаягнаас аваарай. Ерөнхий ивент итгэгч амттай сонголт UB Rice. Нэвтрүүлгийн ивент итгэгч дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Айгуу хөөрхөө. Тэгье гэдэг өрөөтэй болсон шүү заа. 20 гаруй уушаар ээж ирсэн. Ер нь манай энэ хөлтөд хойшоор 1500-аас 2000 авцгаа хойд. Тэгвэл 2000-аа л өгөө. 2000-аар чөлхөө. Тийм. Сайн байна уу хаа? За сайхан амардж гэнэ үү? За арилж наймаа сайн уу? Аха, хуушуур зарж байгаа ма та өдийн цай байгаа уус юм уу? Хуушуур авахгүй з. Халуун нараад өнгөж ирч. Авъя 2000 гэж байгаа. Тийм. Авах байгаа. Гэхдээ өнгөө өгөхгүй шүү дээ. Зарж байгаа байхгүй. Ядаж явна шүү дээ хаа. Тий. Сайн байна уу хчээ? Өө хчээ, танаас юу асуух гэ? Та өдний цайнд орсон юм уу? Ой нэг чи яагаад тухтагаад байгаа юм? Би хүн тухтахаар муухай зэрэг таа. Тий. Сайн байна уу? За сайн байцгаана уу? Сайн амарч байна уу? Арилжаа намаа сайн уу? Өдийнхэн цайнд орсон болоо хуушуур зарж байгаа байхгүй юу? Тэгээ хуушуур авахгүй згээл. Ширхэг нь 2000 гэдэг. Тэрээс яг шинэ махаар хийсэн. Шинэ махтай. Махтай сайхан хуушуур байгаа. Хуушуур авахгүй 2000-аар зарж байгаа. Том хуушуур байгаа. Оо тэгэлдээ. Тий. Түрүү амтлага хийсэн чи стогой амттай байна гэсэн хүмүүс. Оо ямар гоё юм бэ. Баярлаа. 8 идэх хүмүүс нөгөө нэг бас арилжаа 8 идэж байгаа хүнийхээ зовлонг бас ойлгох байхаа. Тий. Яг нөгөө гурил нь баярлаа. Тэгэл эндээс яагаад хөө. За. Анхны 8 хагаж байгаа хүндээ арай том юм нөхөө. 2 дугаар гурил Улаанбаатарын 2 дугаар гурилтай. Хуушраагаас ашгүй хурж амжаагүй байна. Баярлаа. За. За. Оо за би уутайгаа авчихсан. За л би танд гэдэг. Улаанбаатарын 2 дугаар гурилтай хуушур байгаа юм. Махан өстө цоо шинж хөвчээ. Ашгүй хөрөө. Өчтөр гаргасан шинэ махтай. Энэгээр хуушур нь хэдтэй юм нэгчээ. Тийм үү. Хойд 2000 арай. Өөрөө үнэтэй зардаг юм болов уу? Арай хямдруулсан юм шүү. Тий. 2500 гэдэг юм уу? Тэгвэл 2000-аар болж илээ. Болж байгаа юм байна тий. Их чи яахаар вэ? Хуушур татгаас юм ихч. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайхан амарч чааж байна уу? За халуун хуушур зарж байгаа маа цайгаа ууж амжааг бол хуушур аажээ гэх. Цайгаа ууцсан аа тий. 2000 гэж байгаа. Дөнгөж шинэ хуушур зарж штэ ах юм уу? 2000. Оо яасан гоё юм бэ ашигтэй. Оо баярлалаа энэ зузаанаас. За баярлалаа. Энд дээр тавьж байгаа. За ихч маань хэдийг авах вэ? За энэ ихч маань хоёроо өгч. Махын өчтөр бид хоёр шинээр шинэ хон гаргасан баггүй. 2 дугаар гурлаар хийсэн. Хэдий гэсэн миний хөлтөд. 5-ыг уу? За 2. Энийг уутаараа яаж чагаад гараараа ичээ. За тэг. Оо хуушур нь хөрөөг. За энэ хоёрыг ихчид өгчээ тхөө. Их сайн явах юм уу? Хоёрыг авъя. Оо баярлалаа. Яасан сайхан юм бэ. За. Тэгээд эндээс уутахаа бид авчижээ. Ой махан гой цоо шин. Их чин сая амтаа. Хэд? Оо ямар гоё юм бэ. Баярлалаа. Энэ хэд 5 4 ба нэгийг хийчих. За энэ таад юм маань 5. Энэ мөнгө хэд вэ? 10,000 юм байна. За. Таарсан биз дээ. За 1000 төгрөг байна уу? За аль хэнд? Ихчид 1000 өгөх үү? Ихчид 1000 хариуж. Оо за баярлалаа. Ихчид Өхрийн махтай. Өкшөө хоньны махтай. Өхрийн мах би юу гэх? Хоньны мах. Хон дөнгөж шинэ хон гаргасан шүү. За ганцыг авъя. Энд дээр энэ ах нэгийг авъя. Энэ хэдийг авч байгаа? Энэ нэг хөшөөр яг. За би тань. За баярлалаа хаа. Энэ сая хин надад 5000 өгсөн. Авсан уу? За. Хэд өшөр? 5. Оо за. За. За л их чи би одоохоо.
2000. 2000 гэж аа. Нэг чинь 100000. Оо ашгүй. За баярлалаа. За яана дуусах гэж байна уу? Харин тэгжээ бид хоёр бас зарагдахгүй яах вэ гэж айгаа цөөхнийг хийх юм аа. Харин тэгжээ зарагдах байсан байж тээ. За. Та чи 5 гэсэн тий? За тий. Эдийн нутаас би гэсэн дээ. За одоо хийгээд. Хамтны ямар анхаа? Бид хоёр өчтөр хоныг гаргаад өнөөдөр өөрсдөө хийгээд тэгээд ирж байгаа байхгүй. Хаа. Ашгүй хурж амжаагүй байгаа дээр сайн ярьж. За. Нөгөө шүүстэй хийж байгаа доороо нөгөө шүүс ихтэй исэн чинь ялцах гэдэг шүү яана гайг байгаа. Халуунаар байгаа юм чинь. Шүүстэй хийдэг авах юм. 2 мөгч. Та нэгийг үү? За би хариулт. 8000 хариулт. Шинэ За төгс тэгээ. За би энэ дээр хариулт маань 2-ыг гэсэн тий. Жоохон шүүсэн доороо томччихлээ. 8 за чи 8000 төгрөг. Маш их баярлаа. Сайхан боллоорой. Яна 3 л байна. 3 үлдсэн 3-ыг авчих уу? За. За баярлаа. Баярлаа. Маш их баярлаа. Сайхан. Йоо яв хурдан дуусчихваа. Харин тийм. За хуушраа дуслаа. Би нөгөө нэг наадмын үе биш ээ. Наадмын үе өнгөрцөн болохоор хүмүүс хуушраа амар сонирхоод ам шүү. За ямар ч хуушраа татсан юм чи одоо хүмүүстэй. Амт нь яаж байгаа? Дажгүй юу? За баярлаа ага. Оо дажгүй байна. Баярлаа. За хуушраа ямар ч сан дуусгацаа. Хуушраа дуусны дараа бол нэвтрүүлгээс яваа гэдгийг бол хэлчихлээ. Зарим нь ойлгосонгүй нэвтрүүлэг гэж. Тэглээ. Хүмүүс ингээ авахгүй байна. А яг нэг нь авъя гэдэг ингээл тал талаас амтны ямар байна, амтны ямар байна, өнөр нь гоё ингээл. Тэгээ за тэгвэл би нэгийг авъя, би хоёрыг авъя гэх ингээл авчих. Тэгэл дуусчихлаа те. Өстэй ахиухаа хийгээд ирдэг байж. Үгүй айгаад байсан юм а таньж мэдгүй газар авахгүй болвол баахан хуучин хуушуртай. Тэгээд дээр нь бид хоёр чинь нөгөө гол нь урлагийн амир үзүүлэх гээд байгаа байхгүй юу? Тий, тэрний хажуугаар нь хоосон байж хаар гэж бодоод дуршаад нэг 20-ыг хийгээд үзье гэсэн чинь яг зарагдчихлаа л да. Тий. За ямар ч зохио. Одоо үнцэн ажиллагаа орно, тоглолт руугаа орно. Намраа үзүүлнэ бит хоёр. Борлуулалт амжилттай, зовлонгүй, зарлаггүйгээр хуушур хийж зарсан нь хийх хүсэл, нэмэх нь хичээл зүтгэл, тэнцүү амжилт гэсэн энгийн үнэн тэгшитгэл болохыг харуулж байна. $1820 төгрөгөөр ногоон 1823 төгрөгөөр ногоон сонгон авсан. Тэрнээс бага мөнгөөр авах боломжтой юм билээ. Гэтэ яах вэ? Нэг гороогоод яах вэ? За юм асуусан. Тэгээд хараа Улаанбаатар хурлага Оленоога UB-ээс байгаа учраас бид хоёр нэг асуудал алга. Өчтөр гаргасан хоньноос үлдсэн мах тэр чигээр ингээд томоор байна. Тэндээс нь хавирга аваад хавиргатай бууз. Тийм гоё бууз хий гэж бодож байна. Одоо бол өнөөдрийн ажил бол ерөнхийдөө ингээд дууссан шүү дээ. Тэгээд нэг сайхан ядаргаа тайлах юм бууз энэ төр идэд өглөөний бууз чинь бол хуйлдсан шүү дээ. Тийм учраас өшөөгөө авч бууз хийж байгаа. Тэгээ би ахлах тоогоочор ажиллана одоо өнөөдөр. Би өнөөдөр туслах. За тэгвэл нэг лайв чи да хоолой ингээ. 21 дээр нэмэх нь 21 гээд Иралэдийн шоуны өөрөө оролцогч болсон. Энэ студийн туяа гээд алдартай бүсгүүтэй нэг баг болоод орж байгаа. Архангай аймагт суугаа найз нөхөд хамадан садан ах эгч аав ээж байх юм бол бид хоёр нэг юм хүсэх гээд тэгээ бичих гэхээр залхуу өрөө араас нь комент гээд айгүй төвхтэй болоод байгаа байхгүй юу? Хийж явах явцдаа лайвдаж та бүхнээсээ дэмжлэг хүсэж байгаа. Тэр нь юу вэ гэх юм бол энэ Архангайд байгаа ээж аав ах トゥ амраг садан найз нөхөддөө хэлээд бид хоёрыг намайг одоо дэмжиж өгөөч ээ. Яаж дэмжих вэ гэх юм бол надад одоо бол маргааснаас эхлээд ажил хэрэгтэй байна. Цагийн ажил хиймээр байна. Ер нь бол нөгөө Гуанц ресторан өсчин маникюр энэ төр байх юм бол бид хоёрт их ойрхон байгаа. Манай хүн чинь бол мастер өсчин гоо сайханч мэрэгчлээ ийм хүн байна. Тийм. Тэгээд би бол яг хуу ерөнхийдөө нөгөө Гуанцны бизнес энэ төр хийдэг учраас Гуанцанд ажиллаад цагийн ажлыг яаж хийвэл яах вэ гэдгийг мэднэ. Тэгээд маш сайн ажиллаж хичээнгүү ажиллаад цалингаа бол яг л энд одоо аймаг суман дээр хүмүүс цагт хэдэн төгрөг авдیں, өдөрт хэдэн төгрөг авдیں, тэр жишгээр нь ажиллаад явчихна. Тэгээ бид хоёрт цагийн ажил хэрэгтэй байна. Арангад байгаа хүмүүс байх юм бол бид хоёрт туслаач ээ, дэмжээч ээ гэж ингэж лайв хийж байгаа шүү. Өнөө цагт цахим ертөнц асар хүчтэй нөлөөлөл болжээ. Заримдаа алхам тутамдаа бүхнийг дэлгэж, буруу ойлголт үүсгэх магадлалч бий болдог. Гэхдээ зөв ашиглавал мэдээлэл хурдан дамжуулах, боломжийг нээх, шин санаа төрүүлэх
хүчирхэг хэрэгсэл юм. Гэхдээ ямар ч мэдээллийг нэгтэлж байх ёстой гэдгийг бүү мартаарай. Бурхан зовсон тэнгэрийн суудал бурхан хайрхан ууднэ. Бурхан димэн боён шигсэн өлгийн минь. Сайн байцгаана уу эрхэм хүндэт арын сайхан нутгийн зоо олон та бүхэн маань наашаа жоохон анхаарал хандуулаарай. Энд бас хоёр хүн ирсэн та бүхнийхээ бас сонирхлыг татахыг хэрэгэд хүрээд ирсэн байх шүү. За сайхан амарч чааж байна уу ядхангайчуудаа. За та нартай сайхан Монгол дуугаа дуулаад Монгол бүжгээ үзүүлээд сайхан үзүүлбэрээ үзүүлэхээр ирсэн байна. Тэгээд та нар маань бидний бэлдсэн үзүүлбэрийг ирж үзээсэй гэж хүсэж байна. Манай ханаашаа. Дэхөө. За та бүхэн наашаа өрөөрэй. За би чамд зарлах уу? Хүү ирэх юм уу? Би чамд зарлах уу? Өөрөө. За дуусахаар нь зарлаа заяа. Арта үртэ ухаараа адуутнана аллаг цэцэгтэй динжээрээ айд хотлорнагана хурта зунны гурван сардаа хурта дутана агана ариг шүүгэн эсэлэхүү айдин өсөги дуудан өслөөдөө нуур бүрдийн масаанда нутгийн Отгоо үүрээ хоёрт давуу тал байна. Энэ удаагийн даалгавар өөрсдийн авьяас чадвараа үзүүлэх. Хоёрдугаар баг хоол хийж түүнийгээ дуудлах худалдаанд оруулсан бол нэгдүгээр баг дуулж бүжиглэж байна. Ариг шүүгэн эсэлэхүү айдин өсөги дуудан өслөөдөө ангрийн бицхэндэгдэх агарын сартанагна амраг хайрын шүнэхүү алдрахнастанагна хурта зунны гурван сардаа хурта дутана агна ариг шүүгэн эсэлэхүү айдин өсөги дуудан өслөөдөө хурта зунны гурван сардаа хурта дутана агна ариг шүүгэн эсэлэхүү айдин өсөги дуудан өслөөдөө За баярлалаа. За ингээ хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Бид хоёр болохоор 25 дугаар сувг телевизийн 21,000 реалити шоунд оролцож байгаамаа. Дууч отхон баярлалаа. За тэгээд миний би Үрээс Дэнс бүжиг клубын Үрээ гэж хүн байгаа. Тэгээд та нартай бас хамтдаа гоё бүжиглээ. Эхлээд за одоо жоохон хүмүүс цугалтал эхлээд ганцхан бүжигээ явчих. Тэгээд дараа нь хамтдаа нэг гоё бүжиглээ шүү. За яа. Бүх хүмүүсээ хамтдаа бүжиглээ шүү. За. За. Амар.
яг үндэ хивэндэ зүтгэж бүгдэл хэрэндэ хичээж байгаа нэг нэ дэмжээд өг хүссэн хүртэл дэмнээд амар байна уу амт сайн уу ажил төрөлгээ завгүй гүчинө их дотгоос анаад хэцүү байна уу хол газар хүний нотод минь цоно яаж ядсан тисэ яа дэмжиж тав үзлээ баярлаа. Яг энэ бүжиглжээ бүсгүй маань 25 дугаар суулт телевизийн 20 цагийн реалити шоуны оролцогч бүжиглж өөрөө бүсгүй маань байгаа шүү. Бүгдээрээ надад чадаг ёо. Өнөөдөр гэнэ 20 төгрөгөөр айлтгах биш. 21,000 төгрөгөөр цаг бүсгүй чадхаа гэдэг шийд барматад явж байгаа ба. 10 дахгүй 5 тавдахгүй тэгээд 1000 дахгүй хийгээрээ тэгээд бид хоёрын мөнгөөр цаашдаа хэд хоног амьдрах юм байгаамаа. За том баяр маань шинхэн гаргасан өчигдөрхөн цацсан шин дуу байгаа. Нөгөө оролцогчд маань бас яг ингээд бид хоёртойгоо адилхан мөнгө өсгөх гээд ингээд явж байгаамаа. Тэгээ та бүхэндээ бас маш их баярлалаа. Хамтар аргаад тулгандан зэргэлхээ аргалын утаа суунагхан хөврөө хаталин сүргэн алласан хөттөө нутагмэн аммадан сонаг тинхэр уннар тата урумсан удасмын намайг винэ Үг хүрч чадахгүй газарт аялгүй хүрдэг жамтай. Үүнийг л бид урлагийн буян гэж нэрлэдэг болов. Тэд өнөөдөр хүссэн хэмжээгээр мөнгө олж чадах байсан ч зураг авалтын баг 20-30 минутанд 300,000 төгрөг хүртэлх мөнгийг олно гэсэн цензур тогтоосон нь сорилыг илүү хөгжилтэй ухаалаг болгожээ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч Ходоодны тустай Алифтэй Алена. Том ширхтээ you be right. Авшилцаатай you be right. Миний дуртай you be right. Байгалийн өнөртэй you be right. Бидний дуртай you be right. Том ширхтээ you be right. Авшилцаатай you be right. Миний дуртай you be right. Байгалийн өнөртэй you be right. Right. Миний дуртай you be right. Байгалийн өнөртэй you be right. Бидний дуртай you be right. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч PC Mall, Сахим технологи, цахилгаан барааны их дэлгүүр. Гэхдээ жоохон эцсэн. Гэхдээ яг гайгүй жоохон. Гэхдээ нөгөө урлагийн хүний нэг мэдрэмж өгдөг.
хоосон байвал хүн ичээд идэг. Хүн ихтэй болох тусам дагаад өнгөрөөд идэг байхгүй юу. Тэг ингээ хүн нэмэгдэнгүүт бүр инээд хүрээд баярлаад бүр хайрцаг руу мөнгө өгөхөөр бүр огшоод гэдэг байхгүй. Тэг хүн цуглахгүй эсвэл хайрцаг руу цугл мөнгө хийхгүй бид тэр чи өөрөөсөө бандалтын байдлаар амар эвгүй л. Тэгж азар хүмүүс маань ингээ цуглаад тэгээ мөнгө хийгээд ингээд ангууд бүр ингээ огшоод бүр өнгөрөөд бүр зарим хөдөлгөөн зохиогоо амар мөнгө цуг. Телевизийн зүгээс өгсөн даалгаврууд биш шүү дээ. Бид хоёр яг нөгөө яаж давуу тал үүсгэж болох вэ гэдэг дээр өөрсдийнхөө сонирхлоор өөрсдийнхөө хүслээр ингээд дуулж байгаа учраас бид хоёрд бол гайгүй байлаа. Тий, тэгэхгүй бид хоёр хүсээгүй байхад нэвтрүүлэг маань цаанаас нь шууд инкгээ тулгцсан бол бид өөр өөртөө эвгүй байлаа байхгүй юу? Reality show-нд ороод ганц мэдэрч байгаа зүйл нь хүн цагаад болоход юу ч хийж чаддгийм байх гэдгийг яг биеэр мэдэрч байгаа. Би хизээч ингээд гудамд хин нэгийг наашаа үзээч гэд дуудаад ганцаараа ингээд бүжиглэн гэж төсөөлж байгаагүй. Тэгтэл яг тэр мэдрэмжийг аваад хуушраа хүртэл ингээд хуушраа авчаач тэгээд тэгэхээр эн чинь бол хүний амьдрал байдаг л процесс шүү дээ. Тэгээд энэ процесс бид нарыг яг цагаад болоход хүн амьдрахын тулд хийж чадах юм байна гэдгийг өөрсний биеэр бас мэдэрлээ бас харууллаа. За энэ хараа бид хоёр түрүү хуушар зарсан мөнгө нийлүүлчихв. Тийм. За алин 20. Одоо ерөөсөө бид хоёр юу яалаа? Энэ мөнгөөр энэ Арангаа аймгийн том компаниудын хувьцааг худалдаж авах гэж байна. Өнөөдөр гэхдээ үнэхээр тансагдлаа тэхүү. Бас хүч хөдөлмөрөө гараад юм уу? Дөрвөн мөчөө эгч минстаа чил бүжтэй. Уг хараа дуучин хүн чинь ингээд хоолойнд чилдэг бол бүтгэгчийн хүн ч гэсэн хоолоос амар харагдаж штэ. Нэ инээж үжилж байгаа учраас ингээд агаар зохиод бүү гэдэг штэ. 3 шибэж 1 2 3 4 5 6 7 8 9 10 200. За. 1 Шээ 2. Шээ 1 20-оор тоож 1 2 3 4 5 6 гэдэг чинь 120. За 320 мянга. 320. Толгойн зөрчөө. Нэг илүү гарч шалаагүй байна уу? 6 7 8 9 10 11 12 20 мянга руу хийчихсэн байна. Тиймээс жоохоо л 36. 336. За энд 320 байгаа. 356 мянга руу цугсан байна гэдэг. 300 л авах юм байна хоёлаа. Үлдсийн өгөх юм байна. Наа чи хэд байгаа вэ? 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58, 60 мянга 854 байгаа байна. 60850 илүү гарсан мөнгө байна. За 60800 та давхар тоолоорой. Олох ёстой мөнгөнд дүнг давуулан биелүүлсэн тул илүү олсон мөнгийг хурааж авчээ. Үндсэн үнийн дүнд оруулаагүй нь хатууч гэсэн шударга санагдаж байна. Харин зураг авалт дуусны дараа хурааж авсан мөнгийг эргүүл өгнө. Тоя мондөг шүү амжилт хүсье л гэж н хаяана. Зүгээрээ зүгэр. Ганц яхан шоколад идэтгэе. Би бүр энэ ирснээс хойш бүр ингээ голон айгүй хийчихнэ бүр. Угаасаа амжилттай юм чи хонин буудал зүгээр хэлэх тий. Тий. Юу вэ? Та. Тэгвэл аамн шоколад ий. Бүр амар гоё. Дуртад хотод очиж ажил дээр бүр айгүй их ав тавьж бодож байгаа. Тэгээд жинүрээ тасчих би яд энэ яг. За тэг. Тэ баг болж байгаа юм шүү дээ. Хонин буудал хийчихвэл зүгээр үү? Гэтэ хайртай хонин буудал. Зарим хүмүүс хайрын дэш нь улаан халаач. Халаач. Тэгээ. 3 байгууллага хамтарч ажиллаж байгаа. Гуруулаад маш их хэрэг болж байна. Хөдөө айлд яваад ороход энэ Golden Gobi-гоор л нүүр тахалж байна. За энэ Оленогоор бол бид нэр бүх хоолндоо хэрглэж байна. Яа ингээд 2 дахь бууд. Ер нь 7 бууд хавцаа хийчихгүй л гэсэн бодол байна. UB Rice гэдэг энэ үйлдвэрийн цаанаасаа үйлдвэрээсээ ширхэг бүрийгээр нь өнгөлсөн ийм UB Rice гэдэг будаа. Будаад би одоо болтол ер нь нэг 2-3 будаа хэрглэж ирсэн. Sakura гэж юм уу юу ингээд нэг олонний танил мэддэг. UB Rice-ыг бол бас мэднэ л дээ. Гэхдээ яг ингэж өдөр дараалан хэрглэж байгаагүй юм байна. Одоо бол яг UB Rice-тай энэ хоолыг идээд бол баг ер нь тасж шүү. Энийг шин тасж байна. Энийг шин тасж байна. Гоё. Тийм. За энэ гурил бол бүр яахын аргагүй. Энэ хөдөөний 2-3 айлаар ингээд яваад ажил хийгээд явхад манайх бол тэгээ нөгөө ивент тэтгэгчгээ бэлгийг өгөхөөр манайх бол энэ юг байнга Улаанбаатар гурилаар хоолоо ийдэг. Цагаан сараар бол бүр найдвартай Улаанбаатар гурилын бууд хийдэг гэж шүү. Манайх юутай интернет явж байгаа учраас Starlink-тэй өөртөө явж байгаа. Starlink Hammer гэдэг ийм аппараттай PC молтой хамтран ажиллаад
Starlink авчвал үн мөн гайгүй байлээ шүү дээ. Би Starlink сонсонгууд тэр нэг нэр мөрнээс нь болоод энэ ч тэнгэрийн үнэтэй юм байх гэж бодож ирсэн. Үн гайгүй байлээ. PC мод руу ороод асуугаарай заяа. Үнийг хэлж болдсон болов болохгүй болов. Ер нь хэд идэв? Харин хэлж болох нь үгүй мэдэхгүй. Эхлээд ямар ч байсан найруулагчаас асууж иж болъё. Тэгээ ер нь бол гайгүй. Starlink-тэй одоо хөдөө бит хоёр урд нэг уулан дээр бүр нуурын ирэг дээр очиод лайв хийсэн. Ямар ч тасрах энэ төр асуудал гараагүй. Тэгээ нэг ийм хаамар гээд дөрүүлж ийм төхөөрөмж өгөө явуулж байгаа. Тэр нь шууд аккумулятор суудсан нэг удаа. Тэгсэн чинь тэр Starlink-ийн тэр хаамар гээд аппарат гарч ирээд зүгээр ганцхан холбож байгаа падгаад асаж байгаа. Тэн дээр чинь тэгээд өөр өчнөө уцаа сэнэглэн бүх оролтуудтай юу юуж байгаа юм даа. Ингээд нэг ийм бүх хүний цахилгаан хэрэгслийг хангадаг тийм аппарат байна. Starlink-тэй цуг штэ. Тий. Ингээл одоо орой хоолоо тэсэн ядан хүлээгээл байж ин да. Ус боцолцсон юу за. Янзын сайхан шүлтэй. Оо заац. За дуус. За нэг мөс туяга хүлээж байгаа нэг мөс их хий да тий. Хоёр аяга наач янзын шүлтэй болох шүлнэ хацаа. Аяга дэдэ байлаа. За. Бууз олстой тасархаа вэ. Яа нэг аваад. Шүүсэн өстө бүр янз бүрч. Оо нэрэ. Юу. Янз бүр. Нэг аваад. Яач тийм үү та. Энэ хайрнаар бүр амар гоё ш. Шүүсэн үү. Үнсчээ. Нүнэр хоёрт амар ажиллаа тийм. За бид хоёрыг дэмжээрэй манайхаа. Тэгээд сайхан амраарай. Сайхан зүудлээрэй. Туяада талбарлаа. Ямбахта баярлаа. Тэгээд сайхан амрцгаарай. Бид хоёрыг яах вэ? Гэхдээ тэгээд одоо ингээд нэг баг болсон чи бид хоёрыг гэх юм уу дэмжээрэй байхгүй юу? Бид хоёрыг дэмжээрэй. Дэмнэрэй. Гэхдээ яг өнөөдрийн хувьд бол бид хоёр үнэхээр хангалттай сайн ажиллаа гэж өөрсдөө дүгнэж байна. Яг тэр өдрийнхөө лимитэнд тулгачлаа шүү дээ. Чагнажээж энэ чи амьдрал юуны тулд мөнгө олж байгаа вэ? Өөрснийгөө жаргахын тулд мөнгө олж байгаа шүү дээ. Тэгэхээр бас жаргая л та. Тэгээ гоо жимс авч идэ. Тэгээд хайлаа орой бодоотой ургандаа гой ногоо. Банан ах уу? Яг би ийм гоё эсрэгтэй жимс авлаа байлаа. Тэгээд нарийн нандын мэдүүг амар удчихжээ. Улаан урны. За бодё яваа тий. Өөрөө ихч маань одоо ингээд банкир одоо ингээд дарамтчих юм. Гэж хэлэхгүй л аваад ах гэдэг юм. Юу яач та? Нэг гоё ундаа авчих. Миний бүр. За тэгээд авъя. Дуулсан юм чинь те. Ганцхан ундаа авах юм уу те. Таны хоо. Энэ гоё чамаа ундаа. Яг уу миний би тэгтээ хоолоо өдөөд жон халуураад ах ямар танийг юм бэ? Ийм ах уу? Би ингээ би өөр гоё жоохон сэргмээр нарай өөр гоё кафенто. Сэргээштэй гоё ундаа надад. Кафенто ундаа. Яг ганц тансаг ундаа авч өгөө дөө. Ганц гэдэг бас хоёрыг авчих гэдэг. За нэг ундаа. Чи хүч оруулах ундаа авч юм. Халуун кофе уумаар байна би. Үнэхээр юу авчих вэ? Тэгэл та. Би халуун юм уумаар байна. За тэгвэл ингээ. За мандарин авч одоо ногоо. Хоолн дээр юм чи ногоо авчих. Тэгээ. Одоо дуу авчих. Тэгээ дуу. Юу н хоолн устгой дуу. Сум төмөс хоёртой явах юм шиг таашаач. Дуу төмөс авчих. Ийм дуунгаар юм. Маргааш өдрөө хоолнд ашиглая л да. Нэг мөрөө. За болоо гэдэг. Хоёр хангалттай энэс нь таалгаар нь хийж өнөөдөр. За төмөс сонгоно. Байцаагаараа яхан тий. Яхан бэ. Яасан мөнгө олсон юм чи өөртөө жаргаан шаг. Хэдэн сонгоо авчих. Тэгээ. Хайлаа бид өөрчлөлтөөс сонгонгоо давсаар л хөрөөд идэх гоё шүү дээ. Мөнгө гамнаад. За өнөөдөр нэг хаг танс гэдэг. Зяк. За одлоо авах юм дээ. За. Каник ийм тор авчи биччихээрэй. За. Биччихээрэй. Энэ мондоо бичсэн тий? Ундаа бичээ. Ундаа бичүүлээ. Энэ ямар бас сэргэлээ. Сэргэлээ. Мөнгө бас гамтад үзээд бай. 17,300 за. 15. Гүдтэйний мөнгө олсон юм уу? 17. 17,000 төгрөг хоёр хүндээ зориулсан. 300. За, 17,300 баярлаа. Найланы халуун кофе авч. Баярлаа. Таник ваниль дэлгтэй авч. Хэд үлээ? 1000. Затганаас өгчнө. Өөрсдийн хөлс хүчээр олсон мөнгө үнэтэй. Үүнийг хадгалах уу эсвэл олсныхоо хэрээр үрэх үү гэдэг бүхэлдээ амьдралын ухаалаг тооцоо байх болно. Хамгийн сайхан уран бол хийсэн зүйлээрээ
бахархах мэдрэмж. Хамгийн том шагнал бол амьдралаас суралцах тэр мөч юм. Бидэнтэй хамт байж урам хайрлсан үзэгч танд баярлалаа. Дараагийн дугаараар урам зоригтойгоор уулзцгаая. Гол нь яг 50-50 хийхгүй л тэгээд битээр ч одоо зодон болно шүү дээ. Угаасаа Япон чанар шүү дээ ер нь. Ихүүд Diamond гээд цээжлээд авчихгүй юу. Нөгөө Facebook дээр оронгуудаа Ихүүд Diamond гэж бичингүүд. Хүүшээ би энэ охиныг арай өөргөн болгочлаа дайсны талыг. За бид бүхэн бол одоо ахуйгаасаа бол нэлээд алсарчихсан байгаа гэдэг бол яг энд ирээд бас нэлээд ухаарлаа. Тэг яг энэ ч ингээ хөдөө хээр нутгата мал дээр гараад яхад үнэхээр их том бахархал төрж байна. Бид нар юунд зориулж хаашаа явж байгаагаа яг сайн ойлгох хэрэгтэй л дээ. Ажилд зориулж явж байгаа мó, амралт зугаалгаар явж байгаа мó,